ямар ч сан баяр хүргэе. Өнөөдөр ингээд хүмүүсүүдтэй нөгөө шинэ мэдээ дуулгахад Royal Enfield брендийн одоо Himalayan 450 загварын 24 оны шинжлэгдсэн мотоцикл ирсэн байгаа. Тэгээ шинжлэгдсэн мотоциклдоо тэр дундаа одоо яг Монголд анхны одоо энэ 450 загварыг бид хоёр та бүхэнд бяцхан одоо интервью буюу танилцуулга хийх гэж байна. Тэгээд Хаска маань явуулсан эхний одоо тайлбарыг өгөх баг. За өөрчлөгдсөн юмнуудыг чи одоо шинжлэгдсэн одоо юмнуудыг тий. За юуны өмнө үзэгчтэй энэ өндөр мэндийг хүргэе. За тэгээд энэ маань болохоор Himalayan 411-ийн шинжлэгдсэн үйлбэр Himalayan 450 гэдэг шинэ цоо шинэ моторыг гаргасан байгаа. 450. Sherpa 450. 450 гэдэг тийм заврыг Royal Enfield-ийн гаргасан байгаа. Энэ болохоор юугаар ялгаатай вэ гэхээр одоо юунаас дээрээс нэг харахад шууд ингээд өргөн арай өргөн болсон байна. Том болсон байна тийм. Хянах нь ингээд солигдсон байна. Арай одоо машины шиг тийм. Бүр илүү одоо смарт болсон. Илүү олон мэдээллийг танд өгөхөөр болцсон байгаа. Өмнө нь бол одоо ингээд мотоцикл чи халж чинь үгүй мэдэхгүй байсан бол одоо эндээс шууд температурыг ингээд харьцаж болдог болсон байна. Тэгээ одоо тэгээд дундаж шууд мотоцикл одоо хэдэн километр яваад унтчих чинь бензин дуусчих чинь бүгдийг ингээд харж болдог. Тооцоолж байна тийм. Дээрээс нь нэмэлтээр одоо апдейт хийсэн юм надад хамгийн гой санагдаж байгаа нь амаржин. Одоо алдарт Японы Showa гэх брэнд байдаг. Showa-гийн амаржин бол ихэвчлэн одоо Honda за мөн одоо TVS гэдэг ингээд өрсөлдөгч брэндүүд дээр гардаг маш ажиллагаа сайтай бат бөх одоо энэ амаржиныг тэр чигээрээ солигдсон байсан тийм. Одоо энэ хойноос ингээд энэ тайтлын нэг явуулсан байна. Тийм ингээд Showa-тэй хамтраад ингээд шинэ юу гаргасан. За мөн бас харахад бол энэ торомсон систем бибрийг явуулсан байсан тийм. За тэгээ мөн часаа 100% өөрчлөгдсөн тийм. Часаа буюу одоо энэ үнцэн арам 100% өөрчлөгдсөн байна. За тэгээ өнгө үзэмж дээрээс нь энэ дугууны хойд дугуй чи 17 таа. Тий, харж байгаа 17 таа. Апдейт хийвэл боломжууд нь хэрэг юм бэ? Боломжууд байгаа. Манай зөв төрөл ирээд хүмүүс гарцгар дугуй тэгээ өргөн болох юм болно гэдэг. Хамгийн одоо юу гэдэг унахад одоо зориулагдсан гэдэг утгаараа адвентур тий одоо юу all road гэж ярьдаг ч тий. All road no road. Тий no road гэдэг тийм одоо өрөө өгтэй. Тэгэхээр энэ бол одоо аялагчдад зориулсан хамгийн одоо portable буюу хамгийн нэг хямдар өөрийнхөө тэр одоо юу байгаа. Тий. Тэгээд энэ ч бас өөр нэг өөрчлөгдсөн юм. Энэ хаос өөрчлөгдсөн байлээ. Яасан бэ нэг электрон гэсэн мөлий. Одоо нөгөө юу торостой байсан балт болсон. Энэ электрон болоод өөрчлөгдсөн. Тэгэхээр илүү одоо энэ ингээ хөнгөн болсон. Гар ингээд удаан ингээд явахч адвенчер хүмүүс мэдээж ингээд хаанца байнг өгөө яваад шүү дээ. Тэгэхэд бол аягүй гоё шүү дээ. Тэгээд араа сэлхэд аягүй гоё зөөлөх юм байна. 5 араатайсэн бол одоо 6 араатай илүү гүйлттэй болоо гүйлттэй. Хоолломд илүү түшигтэй гэсэн үг шүү дээ. Тэгээ арай илүү хурдан ч юм. Жингийн хувьд арай өнгөн гэсэн байна. Арай өнгөн. 198. Бензинтэй 100. Багтаамжийн хувьд энэ болохоор 17 литрийн банктай. За тэгээд мэдээж одоо нөгөө crash bar гэж ярьдаг те энэ хамгаалтуудтай. За тэгээд уртлын энэ шилэн нүр юм байгаа. За дээрээс нь апдейт тэгээд юм өндөрч бас болж болж байгаа. Энэ мотоцикл дээр болохоор юу орсон байгаа? Зөвхөн энэ хайрцагнууд тэгээ энэ арын энэ одоо богц орсон байна. Өөр бол юм юу? Түүнийх тэгэхээр одоо та мотоцикл авахд энэ шилтэйгээ нуртлын энэ хамгаалтууд тест бүгдтэй аавна гэсэн. Үнийн хувьд болохоор 19 сая 500-аар аяллаа одоо 450 за тэгээ шинжлэгдсэн апдейт хийгдсэн Showa-гийн амаржин 17 литрийн багтаамжтай банктай за электрон хаастай электрон хянахтай за хянах нь бол өөр смарт гэж байгаа тийм. За гих мэтлээ ингээ шинжлэгдсэн загварыг авах бүрэн боломжтой. За энэ дээр өөр одоо чамд хэлэх одоо өөр сануулгах одоо кайфтай юмнууд юу вэ? Кайфтай юм бол одоо энэ дэлгэцийг дараа нь харуулах хэрэгтэй. Дэлгэцэн дээр аюу гоё юм байсан. Янз бүрийн фичер. Тэр нь надад бүр хамгийн их таалагдсан. За өөрөө унаад ер нь хаа өөр гэж бодож байна. Өөрөө унаад одоо дараасаар аялах чинь тэгээд юу нэ аймаг дээр явна. Маршрутаа тодорхойлоо. Одоо ярьжлаа гэдэг хүмүүс. За азран ганзын орж ирсэн. За ганзогийн сэтгэлийг сонсъё. Шинжлэгдсэн Royal Enfield 450 дээр бас. За би энийг яг үнийг хэлэхэд яг нэг тэгж урт замаар унж үзээгүй зүгээр лагрын замдаа нэг хоёр тойрж үзсэн. Ийм байлаа. Энэ хуучин загвар бодвол мотор аягүй гоё том зураг. Юу 450 болцсон шүү дээ. Royal Enfield-ийн шинэ мотор. Тэгээд хүч нь өмнөх загвар бодвол хамаагүй гоё. Шулуундаа аягүй гоё гүйлттэй болсон байлаа. Тэгээ энэ нэг юм энэ crash bar-тайгаа ирж байгаа. Crash bar тэгээ 17 литрийн багтаа гэдэг чинь
энийг унаад одоо энэ цөг мөгийн ингээд аялал хийлэхэд өдөрт 300 км асуудалгүй явчихна шүү дээ. Тэгэхээр энэ айгүй том давуу тал. Тэгээ амарчны гүйлтийг хардаа Уртсан гэдэг тийм 35 сайн явах. 35 сайн чиглэлэр чи оффроуд явхад замын нүх мөх рүү ингээ гаргахад айгүй гоё багтаа гаргана тий. Тэгээ ингээ бодглохлоор 19 сая төгрөг шүү дээ. 19 сая төгрөгөөр ийм мотоцикл аваад зүгээр Монголыг ингээ тэл тойрох юм шүү дээ. That's nice deal шүү дээ. За тэгээ ерөнхийдөө за хамгийн их унсан хүн орж ирж байгаа шүү дээ. Хамгийн удаан унсан. Сая би триатлонд орлоо. Триатлонд орохын тулд Хинтээ рүү явсан. Хинтээ рүү явахдаа энэ чи яг явдаг өдөр энэ мотоцикл буугаад ирсэн байсан. Тэгээд хаскатай ярьж байгаа. За энийг авъя гэд энэ шин загварыг авсан. Үнэхээр энэ таалагдсан. Өмнөх нь ямар ч байсан би ер нь бол хардаг байсан. Тэгээд нэг скрам авсан байсан. Тэрийгээ бол унжсан. Тэр арай жоохон өнгө. Энэ илүү биетэй болчихж, илүү хүчтэй болчихж, илүү хурдтай болчихж, илүү тоглог болчихж. Дээрэс нь бол одоо энэ хянахаасаа ахуулаад энэ доторх одоо EBS хоцсон унтраанд юу хооронд тохируулах энэ шинэ юм функц орж ирсэн байна. Энэ хянах дээр бол градус харуулж байна тийм. Шүний одоо райт хийж байгаа бол харанхуй болгочихж байна. Тэгээ загварын аналог дижитал болгоо солилцож болж байна. Нөгөө BMW-гийн GS гэдэг мотоцикл бол одоо аялагчдын дунд бол хаан ингээд ер нь бол одоо сүүлийн 20-30 жил ингээд бүр ингээд бүр явцсан. GS-ийн одоо юу бол аялал бол бүр алдартай. Тэгвэл энэ чинь Himalayan гэдэг мотоцикл өөрөө бол нөгөө хүмүүс яриад байна шүү дээ. All roads, no roads гэдэг ингээд тийм. Тэр одоо уранда бол яг жинхэнэ 100% нийцсэн тийм мотоцикл болсон байлаа. Тэгээ би Хинтээ явчаад ирсэн уул хадаар явлаа. Замгүй газраар явлаа, засмал дээр явлаа. Өнөөдөр бол энэ тухтай байгаа байдал. Тэгээд эн чинь нөгөө нэг шорон дээр гараад ингээ нэг босоод ингээ зогсоо явхад эргономик байдал ингээ тэр таарсан байгаа байдал бол галзуу. Тэгээ би уугнаг нэг унж үзээч гэж хүсэж. Би одоо унж үзэх гээд байгаа. Өөрөө эн чинь кросс ундаг Dakar Rally одоо яг энэ мотоспортыг мотоциклийн лайфстайлыг Монголд одоо ганц түгээж байгаа хүн гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ дээр уугнаа маань бол энэ мотоциклыг нэг туршаад тест райд хийгээд үзчихвэл энэ бол одоо монголчуудын бол мотоцикл дундаа бол бестселлер болохоор юм байна. 19,500 гэж байгаа тийм. Тэгэхээр ийм үнэтэй одоо 6-7 мянган доллараар энэ төмөр хүлгээ аваад тэгээ Монгол хүн нөгөө хиймэр сэргээгээд тэгээ түгжихгүй ямар хиймэртэй хүн ер нь түгжээ явж байна. Монгол эргэн гутамшигчуу залуушаа. За хаскад одоо хоёроо ахтаа баярлаа. Тэгээд амжилт хүсье. Тэгээд энэ мотоциклыг унж үзэхийг хүсэж байгаа. За тэгээд амтлахыг хүсэж байгаа хүмүүсүүд энэ дээрээ тест драйв хийхдээ дэлгүүр дээр тест драйвд хийгдэж чинь тэгээд мөн ирээд үзээрэй. Би ч гэсэндээ бас нэг лонг райд хийж үзье гэж төлөвлөж байгаа. Тэгээд хаскатаас ярьж байгаа. Ямар ч байсан энийг унаад бас хол замд яваад сэтгэлдээ тухайн үед нь бас тухай бүрд нь хийгээ явнаа. Тэгээд ямар ч байсан шинэ мотоцикл үлгийдээ авсан Royal Enfield Crew-гийн хамт олондоо баяр хүргээд басан одоо амжилт хүсье. За ингээд өөртөө ганц юм нэмж. Манайх юу дэлгүүр дээр одоо тест райд хийлгэн. Тэнгүүтээ мотоцикл авсан тохиолдолд бид нар 3 жилийн баталгаа гэж моторн дээр. Тэгээ 3 сервис дагалдаж байгаа. Тэгснэ одоо нөгөө километр одоо хүн мотоцикл нэг километр гүгээд нь шүү дээ. Тэрийг сервис эрэхтэй уншуулад арткойны урамшуул авч болж байгаа шүү. Тэгээд бас лизингийн үйлчлэгээ эдэр байна тийм. бүгд байгаа тийм. Тэгээд та манай дэлгүүрээр шилжлээ. Манай зөвхөн мотоцикл шүү дээ. Мотоциклийн каск, хувцас, соногл бүгдийг бас бүгд тавьдаг. За мотоциклээ унах хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл заавлаараа хэлдэг тийм. Хамгаалах хэрэгслийг заавал өмсөрөөгээд нөгөө заавал анбоксингороо ярьдаг тийм. Тэрнтэй адилхан бүгдөө мотоцикл унжил байгаа бол заавал хамгаалах хэрэгсэл өмсгөнө. За энд бол бүгд юм байгаа гэж байна. Тэгээд дэлгүүрийг бас хальт оруулчихна гэх юм. За окей. За баярлалаа. Хүүл цайтай санагч байна. Хүүлт бол үнэхээр супер. За хөнгөн маш хөнгөн санагч байна. Ер нь бол их хөвтэйхэн. Үнэхээр бас хөнгөн. За тэгээ докторын хувьд бол бас доктортой санагдлаа. За энэ тоноглууд нь гоё юм аа.
Type-C-ийн цэнэглэгчтэй байна. За тэгээ дээдлийн хянах нь бас унаа явахад бас гоё харагддаг юм байна. Янзтай юм байна уу? Ер нь бол тэгээд тухтай юм байна. Энэ гурвалжин санд нь амар гоё тухтай өргөн болсон гэж уншиж ирсэн нэг асфалтын switch энэ энүүд их гоё олон юмгүй. Зөв ингээ эргүүлээд. За энэ жишээлбэл асташрын хувьд бол шууд ингээд түлхээд асна гэх мэтлэн тий. Тэнгуут одоо юу гэдэг илүү коноп багтай маш они смарт болсон байна. За хамгийн гоё нь шоугийн амаржийн амар таалагдлаа. Нилээн бас юм смут гэх юм уу тий. Мэдээж тэгээд энэ өрүүл жоохон доошлуулад ингээд намхан болгох жоохон одоо өндөр намхан хүмүүсүүдэд зориулсан зай бол энд бол байна. Нилээн жоохон доошоо суулгах боломжтой юм байна. Гих мэтчлэн бол ингээд бас юмнууд бас байгаа маа гоё юм байна. За тэгээ ямар ч байсан өнөөдрийг Royal Enfield-ийн мөцөг лагтлаа нөгөө ачаагаа мартсан. Буухтаа шууд яаж байна. Тэгээ энэ дэр нөгөө бокстой хүмүүсүүд түрүүг наад чи нөгөө байнгын эндур ундаг хүмүүсүүд бол шууд ийшээгээ хөлөө зогсож штэ тий алдаа. За буучаад нөгөө хөлөө ингэж татаж авдаг. Хойшоо ингэж авахгүй. За тэгээ ардаа хүн сундлаад явах юм бол бас тухтай. За энэ дэр бас нэг юм зөөлөвчтэй байна. Арын хүн бас нардаг юм юмнууд бас тавьсан байна. За ингээд хөөрхөн бокснууд байна. За тэгээ энэ өргөн энийг их өргөн болсон гэж бичсэн байсан. Энэ Torms-ны гişгүүр food fake буюу одоо энэ яг энэ одоо хөлөө тавьж байгаа энэ гişгүүр хоёрыг өргөн болсон гэсэн энэ бол их тухтай бас санагдах мэдрэмж өгж байна. За тэгээ бензин хийвэл бас евро 5, евро 10 гэсэн бензиний тайпуудыг хэрэгж болох юм байна. За нэг юм утсыг болсон юм байна да. Хоёр нэг явж цэцгөө. За. Итимо. Яаж юм? Явчихаар юм байна уу?